Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлаганд бэлддэг 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэхээр find closest number to 0 гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яадаг бодлого вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлсэнгийнх нь мэдэх ёстой зүйлс хэдүүлсэнд нь нэг namens гэдэг integer array юу гэх юм бэ? За integer array гэдгийг бол ойлгож байгаа хаа гэж найдаж байна. За тэгэхээр тэр нь size n-ийн юутай. За тэнгуүт хэдүүлсэ тэгтээ хамгийн ойрхон утгыг нь хэдүүлсэ буцаа нэг нэ namens дотор байгаа. Тэгтээ хамгийн ойрхон утгыг нь. За гэхдээ хэрвээ тэнд одоо хид хідэн юунууд байвал хариуцлууд байвал тэрний хамгийн ихийг нь буцаа гинэ. За тэгэхээр хэдүүлсэ хамгийн ихний жишээнээс харъя. Хасах 4, хасах 2, 1, 4, 8. За тэгэхээр энийг хэдүүлсэ юунаас харж бол за энийг бас би өмнө нь бодож исэн. Гэхдээ би дахиад юу яаж хийхийг хүслээ. За яагаад гэвэл өмнөх юугаа үзсэн чинь бас арай жоохон чанаргүй хийц юм шиг надад санагдсан. За тийм учраас дахиад юу яахыг бодлоо. За тэгэхээр хэдүүлсэ координатын шузуун зуръя. Координатын шузуун дээр бас тэг хамгийн голд нь байгаа шүү дээ, тий. Дүүс тэгтэй хамгийн ойрхон гүс. За тэнгууд энэ дээр хэдүүлээ хасах 4-ийг хэдүүлээ энэ дээр авчий. За хасах 2-оос тэгвэл нэг энэ хавцаа гарч ирэх бах, тий. Хасах 2-оос нэг энэ хавцаа гарч ирнэ. За тэнгууд нэмэх 1-оос энэ хавцаа гарч ирэх бах. 2-оос нэг энэ хавцаа. За 8 бас бүр энэ хойшоо энд гарч ирэх бах, тий. За мэдээж одоо хэдүүлээ өгцөн тоон дараалалаар нь юу штэ хасах 4 ихсэд өгчээ. За тэгвэл хамгийн бага тоонд одоо хамгийн бага гэдэг нь за хамгийн ойрхон тоон дээр тий. Тэгтээ хамгийн ойрхон тоон дээр хэдүүлээ хасах 4-ийг хадгалчихъя. Хэдүүлэг нь мэдгэж байгаагаар хасах 4-өөс юм чинь. За тэгвэл хасах 2-ыг одоо энэ дараалалаар яваад үтсэн чинь хасах 2-ыг хараад үтсэн чинь хасах 2-оос хасах 4-ийг удаж тэгтээ илүү ойрхон юм байна. Тэгвэл хэдүүлээ хасах 4-ийг босоод хасах 2-ыг энэ дээр хадгалчихъя та. За тэрний дараагийн тоон 1 гэдэг тоо юм те. Тэгвэл 1 гэдэг тоо ч тэгтэйгээ илүү ойрхон тоо юм биш тий. Тэгвэл хасах 2-ыг босоод 1-ийг хадгалчих. За тэнгууд хэдүүлээ 2 гэдэг тоо босно 2-оос мэдээж 1-ийг удаас тгээс бас хоолтоо. Тийм учраас тгийгээ хадгалсан хэвээрээ за 8-ыг бол яриач хэрэг бас байхгүй бах тий. Тийм учраас хэдүүлээ 1-ийг буцааж байгаа байх нь шүү дээ. За тэнгууд хэдүүлээ одоо энэ дээр нэг зүйлс гарч ирнэ. Энэ бол амархан жишээ юм аа. Яг тэгвэл хэдүүлсэнд нь ямарваа нэгэн одоо олон хариу байсангүй шүү дээ. Хэдүүлсэнд олон хариу байсангүй. Зөвхөн нэг гэдэг ганцхан хариу байлаа. Тийм учраас хэдүүлээ буцаахад илүү амархан биш дээ. Тэгвэл хэдүүлээ буцаахад илүү хэцүү нэг жишээг авч үзье та. Жишээ нь хасах 2 1 хасах 1 гэдэг хэдүүлээ жишээг авч үзье. Тэгвэл хэдүүлээ юу юм бэ гэхээр координатын шузуунаа зураад үзье. Энэ дээр тэг гарч ирнэ гол дээр нь. Тэгвэл хасах 2 чинь энэ хавцаа гарч ирнэ гэвэл за хасах 1 бол энэ хавцаа гарч ирэх нь байна те. Тэгвэл 1 бол энэ хавцаа гарч ирнэ. За ихсэд хамгийн түрүүнд бас мэдээж хамгийн бага утга дээрээ хэдүүлээ. За энэ дээр мин гэж байгаа те. Хамгийн минимум утга дээрээ хэдүүлээ хасах 2. Хасах 2-ыг хамгийн ойрхон гэд бодоод. Тэгвэл дараачихаа тоор орзоо. Дараачихын тоор орсон чинь 1 те. 1 тэгсэн чинь одоо тгээс 1-ийн л зайтай байгаа учраас хэдүүлээ хасах 2-ыг дараад 1-ийг тавих нь тий. Тэгсэн чинь дараа нь харсан чинь хасах 1 дээр үрээд ирсэн чинь хасах 1 энэ хоёрын хоорондох зай чинь бас 1 юм биш. Энэний хоорондох зай чинь бас 1. Тэгээ үтсэн чинь хасах 1-ийг хадгалах юм уу 1-ийг хадгалах юм уу гэдэг одоо хэдүүлсэнд нь асуулт гарч ирээд нь штэ. Тэнгүүд хэрвээ олон хариу байвал хэдүүлэн бодлогон дээр өгсөн штэ. Хэрвээ олон хариу байвал хамгийн их утгыг нь буцаа гэж хэлж штэ тий. Тэгэхээр хасах 1 1 2-ыг хооронд нь харьцуулаад 1-ийг буцаах нь. Тэр үндсэндээ бас юу юм бэ гэвэл хэдүүлсэнгийнх нь мин дээр хадгалсан утгын абсолют утга нь. За абсолют утгыг нь ойлгож байгаа бох тий. Ерөнхийдөө модуль гэдэг чинь бол координатын шузуун дээр байгаа тгээс тэр тоо хэр зайтай юм бэ гэдгийг нь олж өгч байгаа зүйл шүү дээ тий. Тийм учраас абсолют утгыг нь авах нь одоо чинь хасах 2-оос тгийн хоорондоос 2-ын зайтай тий. Тэрийг бид нэр абсолют утгаар нь авч байгаа. Абсолют гэдэг нь зүгээр модуль гэсэн үг шүү дээ тий. За тэнгууд хэдүүлээ абсолют утга мин дээр хадгалагдж байгаа тооны хамгийн бага юун дээр хадгалагдж байгаа тооны абсолют утга нь хэрвээ тухайн array дотор байгаа нэг тооны абсолют утгаас давангаа илүү болвол тийм ээ бид нэр за яна энэ дээр муухай очиж тээ. За
min дээрээ n-ийг хадгалаад өгчих нь. Тэгэхээр үндсэндээ юу юм бэ гэвэл хэдүү заа хасах 2. За энэ дээрээс нь жишээ авъя. Хасах 4 байсан те. Тэгсэн чинь хасах 2 гараад ирсэн. Тэнгүүд хэдүү заа харъя. Хасах 4, хасах 2-ын байна хэр чинь абсолют утгаар нь 4 2 байгаа нь. Тэгэхээр 4 нь илүү учраас хэдүү заа хасах 2-ыг одоо min дээр хадгалчих нь шүү дээ. Хасах 2 нь илүү ойрхон юм аа гэдэг. Тэгвэл энэ хоёр нь хооронд тэнцүү үед яах юм? Абсолют утгын min, абсолют утгын n. Тэр average дотор байгаа тоо тэр минимум гэж хэдүүлэн бодож байгаа тоо хоёр хоорондоо тэнцүү болвол яах юм бэ гэдэг жишээ. Тэгвэл хоорондоо тэнцүү болвол энэ хоёрын хооронд нь харьцуулж шүү дээ. Min дээр байгаа утга нь угаасаа бага байвал үгүй min дээр байгаа утга нь угаасаа n дээр байгаа утгаас их байвал хэдүүлээ ямар нэг өөрчлөлт оруулахгүй min дээрээс байгаа тийм тий. Тэнгүүд хэдүүлээ min дээр байгаа утга нь n-ээс илүү их n-ээс илүү бага байвал хэдүүлээ min дээрээ n-ийг хадгалчих нь шүү дээ бас. Ерөнхийдөө энэ алгоритмыг хэдүүлээ бичих гээд байгаа гэсэн. За тэгээд коучтод үзүүлвэл илүү ойлгомжтой болох хаа гэж би найдаж байна. За хэдүүлээ коучтод үзье те. Тэгэхээр код нь яаж бичих юм бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За хамгийн ихтэй хэдүүлээ нэг хувьсгч авна те. За тэр бол хэдүүлгийнх нь хариуг хадгалах нэг хувьсгч байна. За тэрэн дээр хэдүүлээ наамсынхаа хамгийн ихнийх нь утгыг зүгээр өгчих ёстой те. Угаасаа юугаас ихтгэх юм чинь. За тэгээд хэдүүлээ for loop-ыг биччихье. За for loop-ыг нь заавал нөгөө нэг индексээр бичээд авах шаардлага байхгүй. Зүгээр утгаар нь ингээд бичиж болно Python шиг. За ингээд биччихлээ. За тэгвэл хэрвээ одоо хэдүүлээ бичнэ штэ тий. Хэрвээ absolute утгын race дээр байгаа нь одоо хариу дээр байгаа тийм ээ. Хэрвээ n-ээс бага n-ээс их болвол яах юм бэ гэхээр хэдүүлээ race дээр шууд n-ийг хадгалчих. Тэгээ хэрвээ эсрэг нөхцөл else if дээр хэрвээ хоорондоо тэнцүү болвол яах юм бэ гэдэг чинь одоо хамгийн гол одоо асуудлыг үүсгэж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ дээр жишээ нь гарч ирнэ. Хасахныг 1 2 дээр те. Тэгвэл хасахныг 1 2 дээр одоо хэдүүлээ юу байсан хамгийн ихний утгаа одоо race нь тэнцүү 2 гэдээ өгсөн байж шүү дээ. Тэ race нь тэнцүү 2 гэдэг хамгийн ихний. За тэгэнгүүт угаасаа хэдүүлээ n-ээс x үсчихэж байгаа яг n тоо ширхэг явуулчихж байгаа учраас 2 2-тойгоо юу яагаа за 2 нь угаасаа хадгалагдах нь тэн дээр бол тодорхой. За тэгвэл хэдүүлээ дараачих нь хасахныг дээр жишээ авч үзье. Хасахныг дээр жишээ аваад үзвэл хэдүүлээ юу болох вэ гэхээр яг энийг одоо юу болж штэ absolute утгын race нь гэхээр хэдүүлгийнх нь хувьд хараад үзвэл 2-ын absolute утга бол 2. Тэгвэл хэдүүлээ хасахныг дээр одоо хүрээд ирсэн шүү дээ. Хасахныг дээр хүрээд ирсэн гэдээ үзчихье. Хасахныг дээр хүрээд ирсэн гэвэл хасахныгийн абсолют утга 1. Тийм учраас 2 бол абсолют утгаараа юунаас нэгээс илүү шүү дээ. Тийм учраас шууд n дээр одоо race дээр n-ийг хадгалчихж байна. n нь бол юу гэхээр 1 тийм ээ. Уу хасах 1 тийм ээ. За тэгвэл дараа 1 хүрээд ирлээ. 1 хүрээд ирэхээр чинь одоо хэдүүлээ энэ хоёрыг харьцуулаад үзвэл хасахныгийн абсолют утга бол 1. Нэгийн абсолют утга бол 1. Тийм учраас энэ хоёр чинь хоорондоо тэнцэж штэ тий. Тийм учраас дараачийн ELSEF гэдэг энэ нөхцөл рүү ороод ирэх нь. ELSEF гэдэг энэ нөхцөл рүү ороод ирэх үед хэдүүлээ ганцхан нөхцөлийг л бичгээд хангалттай штэ. Ямар нөхцөлийг бичгээд хангалттай юм бэ гэвэл хэрвээ racing утга нь n-ийнхаа утгаас бага байвал хэдүүлээ race дээр n-ийг хадгална. Аль ихийг нь буцаа гэсэн штэ тий. Тийм учраас заавал хэдүүлээ ийм нөхцөл бичээд авах хэрэггүй байх нь штэ. За ийм тий. Заавал ийм нөхцөл бичээд авах хэрэггүй байх нь шүү дээ. Яг тэгвэл угаасаа ийм нөхцөл байдаг гэж бодоход угаасаа racer-ээр явчих шүү дээ угаасаа тий. Тийм учраас хэдүүлээ тэр хоёр дахь нөхцөл хэрэггүйгээр за энийг хийлээ. За тэгээд return race гэдэг хэдүүлгийнх нь за хэдүүлээ харцгаая. За асуудалгүй болж байна те. За энэ бол ерөнхийдөө нөгөө нэг street code төр байгаа хамгийн амархан бодлогоодын нэг. За гэтээ хөөхөн бас толгой шаардгаар анхан шатандаа сурж байгаа хүүхдүүд бол нэлээд хэрэгтэй юм бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлого бол ийм бодлого нь мэдээж array and string гэдэг төрлийн юм бодлого байгаа. За тэгэхээр би өмнө хийжсэн бичлэгүүдээ илүү сайжруулад ингээд баг багаар ингээд оруулаад авах болно. Тэгээд та бүгд миний бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. За тэгээд таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд дэмжиж байгаа та бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй, мөн илүү сайжруулах хэрэгтэй зүйл байвал та бүгд комент хэсэгт бичээрэй. За тэгээд өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүгдээ баярлалаа.